За сайн байцгаана уу 6 дугаар сарын 6 бичлэгийг хийж байна. Тэр 6 бичлэгийг та бүхэн юугаар төсөөлүүлж ойлгох болох вэ гэхээр телевизээр гардаг цаг агаарын мэдээтэй адилтгаж үзэж болно. За Монгол орны нийт нутгаар тийм борооцтой шорооц шуурхтай гэж гардаг шүү дээ. Яг тэрэн шиг гариг ирсэн байрлалыг хараад таны мандалд ордон дээр суурилж агаад та бүхний амьдралд тиймэрхүү ерөнхий өгөгдөл тийм нөлөөллүүд энэхүү сард маань учрах магадлалтай болзошгүй байна гэд би өөрчилж хэлж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань 6 бичлэгийг үзэхдээ нэг номерт мандалд ордоороо. За дараачаар нь нар сарны ордоороо үзэж сонсож болно. Тэгэхээр энэхүү 6 дугаар сард маань гариг ирсэн хөдөлгөөн хэрхэн нөлөөлөхийг харцгаая. За бархас од гариг аз од тэлэлт амжилт боломжийг авчирдаг маш сайхан гариг тийм ээ. Би бол энэ гаригт маш хайртай. Яг тэгэхээр миний мандалд орд номын орд учраас би бархас од гаригийн нөлөөнд одоо удирдагчинд ор амьдардаг байдгаа гэсэн үг. Энэхүү бархас од гаригийг би Арслангийн орд руу буюу одоо дараагийн хаус руу шилжихийг маш удаан хүлээсэн. Тэгэхээр энэхүү 6 дугаар сарын сүүл хэсгээр маань бархас од гариг маань дараачийн Арслангийн орд руу буюу дараачийн саян руу орохоор бэлэн болсон байна. За гэхдээ саярал талаар харах юм бол аль хэдийн төрүүлээд орчихсон байгаа харагданаа. Тэгэхээр энэхүү 6 дугаар сараас эхлээд Арслангийн ордны мандалд нар сартай хүмүүс маань илүү их амжилттай азтай байх боломжууд нэгдэж өгч байгаа гэж би харж байна. За бусад чухал мэдээллүүдийг харах юм бол бод гариг гэж байдаг тийм ээ. Харилцаа холбоо удирддаг. Бод гариг маань 6 сарын 30-ны өдрөөс үндсэн ухралтанд орохоор байна. Тэгэхдээ үндсэн ухралтанд орохынхоо өмнө нь shadow period гэж байдаг. Тэр 6 сарын 13-наас эхлээд shadow period орчих нь. Бодоо ухралт нь бол үйл ойлголцлыг авчрах гэдэг талтай байдаг. За хамгийн эхний орд буюу астрологийн 1 номерын орд хоньны ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За хоньны орд маань гал орд байдаг тийм ээ, маш хэрч хүчтэй орд байдаг. Гэтэл хоньны ордон дээр маань санчир гариг яваа. Далайван гариг яваа. Тэгэхээр тухайн хүний маш хэрч хүч өөртөө ихтэй байдал дээр нь хоёр сөрөг талын одоо малефик талын нэрхтээ гаригуд явж байгаа учраас та бүхэн өөртөө итгэлээ баг зэрэг алдах тийм ээ. Амьдрал нийлдэм санаагаар болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх магадлал болцоо өндөр байна. Гэхдээ энэхүү 6 дугаар сараас эхлээд бархас од гариг маань ордоо солиод дараагийн хаус руугаа дараагийн орд руу орж байгаа учраас та бүхний хувьд хайр дурлал, романс, үр хүүхэд, амжилт, боломж өөртөө итгэлтэй байдал төр чинь буст буюу хүч орж ирнэ. Тэгэхээр энэ оны 6 дугаар сараас дараа оны 6 дугаар сар хүртэл таны өөртөө итгэлтэй байдал, амьдралаас кайф таашаал авах, фан, тийм хөвгөлтэй хавас төр чинь бархас од гариг яваад орчиж байгаа учраас танд илүү өгөөчтэй сайхан тийм үйл явдлууд тохиолдох болов уу гэж бодож байна. За дараагийн гаригийг харах юм бол ангар гариг маань өхрийн ордон дээр яваа харагдаж байна. Тэгэхээр энэхүү 6 дугаар сар та бүхэн гинтээ орлого зарлаг гарах магадлалтай учраас одоо мөнгөний тал дээр тийм эд хөрөнгө, материалын тал дээр тооцоотой санхүүгийн бас хяналттай байхад зүгээр гэж бодож байна. Өнгөрсөн 5 сарын 31-ний өдрөө тийм ээ бүтэн сар номын ордон дээр гарсан байна. Тэгэхээр таны хувьд их тийм өөдрөг нээлттэй хавас төр чинь номын орд гарсан байгаа учраас бас гадаад аялал хийвэл зүгээр юм болов уу гэж харлаа. Сарын сүүлээр бод гаригийн ухралт явахаар байна. Тэгэхээр таны гэр бүлийн харилцаан дээр үйл ойлголцол маргаан гарч магадгүй гэж харлаа. Тэгэхээр тухайн үед шинэ газар руу нүүх, шинэ гэр худалдаж авах гэх мэтчлийн үйл явдлуудыг хойшлуулсан дээрээ гэж хэлмээр байна. За дараагийн орд маань астрологийн 2 дахь орд буюу үхрийн орд. Тууштай үхрийн ордны мандалд нар сартай хүмүүс маань анхаараарай. За үхрийн ордон дээр хамгийн түрүүнд явж байгаа гаригийг харах юм бол ангар гариг үхрийн ордон дээр явж байгаа. Тэгэхээр таны хувьд энэхүү 6 дугаар сард их тийм дайчин, зоригтой, эрч хүчтэй тийм мэдрэмжийг авч явах магадлал өндөр харагдаж байна. Бас тийм байвал зохино. За тэгээд 6 дугаар сарын сүүл хэсгээс эхлэх тийм ээ. Бод гаригийн ухралт явах гэж байгаа. Тэгээд бодоо ухралт нь аливаа нэг байгаа хаваасанда саад дотор учруулах гэдэг. За бас дээрэс нь хуучны одоо дуусаагүй харилцаа ч юм уу тийм ээ. Гинт эргэж авчрах бас магадлал өндөрсчдөг. Тэгэхээр таны төрсөн ах トゥ хамаатан садан болон харилцаа холбоо тийм ээ өдөр тутмын харилцаа холбооны хэсэг дээр чинь бод ухрах учраас та өөрийгөө хүмүүст маш зөвөр ойлгуулах шаардлагатай болно.
Магадгүй хүмүүс таны ярьсан зүйлийг тийм ээ буруугаар ойлгоод ингээд үл ойлголцол үүсэх магадaltaй гэсэн үг байхгүй юу? За тэгээд бархасад гариг тийм ээ Азад боломжийг өдөрдөг маш сайхан гариг арслангийн орд руу орсноор таны хувьд шинэ байр авах, шинэ газар руу нүүх, суух, за эсвэл үл хөдлөн хөрөнгөтэй холбоотой бизнес хийдэг ч юм уу те. Газар хашаа худалдаж авдаг ч юм уу. Тиймэрхүү гэр орон сууц, байртай холбоотой, тавилгатай холбоотой зүйлсийг худалдаж авал бас тохиромжтой гэж харж байна. За тэг бас энэхүү 6 дугаар сард маань нар маань таны 2 дугаар хаус буюу эхрийн ордон дээр материаллык, амбицлог хаусан дээр явж байгаа юм байна тийм ээ. 6 сарын 15-ны өдөр шинэ сар эхрийн ордон дээр гарахаар харагдаж байна. Тэгэхээр тухайн өдрөөс хойш 1 сарын хугацаанд мөн адил таны хувьд материалын тал дээр ч илүү дэмжлэг орж ирнэ. Мөнгө олох боломж илүү нээлттэй, орлогын үед нээлттэй болж байна гэж харж байна. За дараач орны астралын 3 дахь орд буюу эхрийн орд. Яриасаг сониуч эхрийн ордны мандал нар сартай хүмүүс манай хараарай. Энэхүү 6 дугаар сард маань эхрийн ордныхны маань төрсөн өдөр тийм ээ. Тэгэхээр таны ордон дээр буюу эхрийн ордон дээр нар явж байгаа. Та маш өөртөө итгэлтэй, зоригтой, дайчин, иршүүд, бадрангуй нарны энергийг мэдэрч авах магадлал боломжтой. Мөн дээрэс нь одоо өглөө эрт босоод нарнаасаа ирчүүч энерги авч ивэл маш танд хэрэгтэй тийм цаг үе байна. За энэ 6 дугаар сард маань маш одоо сайн анхаарах хэрэгтэй нэг транзит гариг байгаа. Тэр нь болохоор бод гариг. Бод гаригийн ухралт хөдөлгөөн эхлэх гэж байгаа. 6 сарын 13-наас эхлээд shadow period буюу одоо урьдчилсан энерги нь эхэлчих учраас таны хувьд эд, бараа, материал, мөнгө, орлого, санхүүгийн хэсэг дээр чинь үл ойлголцол, тооцоо алдах тэр магадлал нэмэгдэж өгчөж байгаа гэсэн үг. Тэр санхүүгийнхээ тал дээр тийм ээ мөнгөний тал дээр их тийм тооцоотой бат нягхуур байх шаардлага үүсэж байна гэж харлаа. За тэгээд бархасад гариг Азад боломжийг өдөртдөг маш сайхан гариг байдаг тийм ээ. Альва нэг боломжгүй зүйлийг боломжтой болгож өгдөг тийм гоё гариг байдаг. Тэр маань болохоор таны хувьд шинэ зүйлийг сурах, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ойрын аялал хийх тийм ээ. За магадгүй Монголд даяар аялдаг ч юм уу. Эсвэл ойрын хятад Оросоор аялдаг ч юм, Солонгосоор аялдаг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү аяллаа боломжуудыг бас нээж өгж байгаа харагдаж байна. Энэ нь болохоор энэ жилийн 6 сараас эхлээд хойштоо 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. За би энэ тал дээр бас нэмээд дэлгэрүүлээ дараа бичлэг хий гэж бодлоо. Дараачийн гаригийг харах юм бол за Лилит гэдэг нэг point байдаг тийм ээ. Лилит номын ордон дээр явж байгаа. Тэгэхээр та партнер, хүнтэй хамтрах, бизнесийн аз гэдэг дээр баг зэрэг токсик харилцаа, хаалт бололт бас үүсэж магадгүй. Энэ болохоор энэ 6-7 сардаас үргэлжилсэн хэвээр байгаа. За дараачийн орд маань астрологийн 4 дахь орд буюу халамжтай мэлхийн орд. Мэлхийн ордны мандалт нар сартай хүмүүс манай хараарай. За тэгэхээр мэлхийн ордон дээр маань энэ 6 дугаар сард анхааруулах нэг транзит байгаа. Тэр нь л бод гариг мэлхийн ордон дээр ухрна, таны ордон дээр ухрна гэсэн үг ээ. Тэгэхээр бод гариг өөрөө ордон дээр ухрахаар хүмүүст худлаа ирэх гэдэг тийм шинж ажиглагддаг. Хүмүүсийг жоон залжин одоо муу талын, буруу талын зайл хэрэглэх гэдэг ч юм уу те. За мөн дээрээс нь хүмүүс таныг буруугаар ойлгоо, та өөрийгөө нэг тийм буруу сэтгэл үлдээч гэдэг бас тийм сөрөг талууд ажиглагдаж магадгүй. Сарын ихээр сугар гариг, гоо сайхны гариг маань таны ордон дээр явж байгаа гэж чинь тэгэхээр таны гоо сайхан гадаад төрхөд тал дээр гоо сайхны гариг, гоо сайхны бурхан тэнгэр ивэж байгаа учраас өөрийнхөө гадаад төрхөнд бас их анхааруул зүгээрээ. Гоо сайхны гариг ивэж байгаа юм чинь ингээд зүгээр суугаад байх биш, бас арчилж өгвөл их таатай байдаг. За тэгэхээр маш сайхан гаригийн мэдээ хүрэхэд бархасад гариг, боломжийг өдөртдөг маш том гариг байдаг тийм ээ. Тэр гариг маань энэхүү 6 дугаар сараас эхлээд Арслангийн орд руу орно. Тэр Арслангийн орд руу орсон бархасад гариг нь таны амьдралд маш том хэмжээний мөнгө авчрах боломжтой. Аз од, ёндоо, бизнесийн од тийм ээ. Ямар нэгэн байдлаар танд орлогын их үсрэг нээж өгөх боломжтой болгож байна гэж харж байна. Тэгэхээр тухайн гариг нь цаашлаад 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Бусад гариг ирсэн хөдөлгөөнийг харах юм бол Лилит гэдэг point үүдэг. Лилит маань таны ажил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдрал дээр явж байгаа. Тэгэхээр ажлын газрын хүмүүстэйгээ бас жоохон таарамжгүй байх магадлал энэ 6-7 сард маань ажиглагдаж харагдана. 6 сард жоохон ядраад ч юм уу тийм ээ нэг тийм юу хийхээ мэдэхгүй хийцгүүрээд ээж магадгүй. Тэгэхээр таны 12 дугаар хавс дээр чинь нар яваад орцсон байгаа учраас өөрийнхөө даал тохомсортой илүү тулж ажиллах, өөртөө ганцаараа байх
шаардлагатай болно гэж харлаа. За энэ дараагийн орд маань астрологийн 5 дахь орд буюу Арслангийн орд. Арслангийн ордны мандал нар сартай хүмүүс манай хараарай. За маш өөртөө ихтэй хүчрэг Арслангийн орд байдаг тийм ээ. Тэгэхээр Арслангийн ордон дээр маш сайхан мэдэрж байгаа. Тэр маань болохоор 6 дугаар сараас эхлээд дараагийн жилийн одоо 6 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд Бархасад гариг маань таны ордон дээр маш том аз уд боломжийг авчирнаа. Тэгэхээр магадгүй тухайн үеүүдэд эхлүүлсэн таны ямарваа нэгэн шийдвэр санаа дараа нь харахад таны амьдрал маш том аз удыг авчирсан, том эргэлтийн зээг авчирсан байх магадaltaй болно. За энэ 6 дугаар сар маань таны хувьд битүү товтон найз нөхдөдтэйгээ уулзах, хамт олонтойгоо гарч орох, өөрийн санаа сэтгэл бодлыг хуваалцах тийм энерги давмгаа хүчтэй харагдчихна. Гэхдээ хайр дурлалын тал дээр тийм ээ, үр хүүхдтэй харилцааны тал дээр жоох асуудал үүсэх, маргалдах, үйл ойлголцох бас магадлал байна. 6 дугаар сард маань анхаарах ёстой нэг гариг байгаа. Тэр маань болохоор бууд гариг мэлхий ордон дээр хурна. Тухайн энерги нь таны хувьд хуучны травма, далд ухамсарт үйлдсэн хуучны айдсууд бас ил болж гарч ирэх магадaltaй байгаа. За мөн 6 дугаар сард маань суур гариг, гой сахны гариг, гой сахны бурхан тэнгэр маань таны орд руу орноо. Тэгэхээр таны гадаад төрхөн дээр сайн гариг орж ирж байгаа учраас гадаад төрхөн дээр анхаарч өөрийгөө арчлуул тохиромжтой болно гэсэн үг. Ангараг гариг үхрийн ордон дээр явж байгаа. Тэгэхээр энэ 6 дугаар сартаа та өөрийнхөө зорилго, ажил, амжилт, карьерийн төлөө зүтгэвэл бас тохиромжтой байна гэж харлаа. 6 сарын 15-ны өдөр шинэ сар үхрийн ордон дээр гарахаар юм тийм ээ. Тэр энерги нь таны хувьд шинэ танил садан, шинэ ажлын хүрээ, хамаатан садан, найз нөхөд хамсаат үүсэх боломжуудыг нэгэд өгч чинь. 6 дугаар сард маань нийтдээ нийгмийн амьдрал идэвхтэй сар байна гэж харлаа. За дараагийн орд маань Ямбай Цэвэрч Охины орд. Охины ордны мандал нар сартай хүмүүс манай хараарай. Энэ 6 дугаар сар маань таны хувьд ямар хөө үйл явдлыг зөнхлөх вэ гэж харах юм бол их тийм зорилгынхон төлөө тэмүүлсэн, зорилгодоо хүрсэн тийм сар болох магадлал нь өндөр байна. 6 сарын 15-ны өдөр шинэ сар Эхрийн ордон дээр гарна. Тэр энерги нь ялгаагүй таны амьдралд зорилгынхон төлөө зүтгэх ёстой. Өөрөө одоо хуучин бодож исэн, төлөвлөж исэн зүйлсээ амьдрал дээр бодит болгож өгөх тийм ээ. За магадгүй одоо ажлын байран дээр бол тушаал дэвших, дарга нарынхаа хараанд нүдэнд өртөх, хийж чаддаг ажлаа гайхуулах, танилцуулах тийм боломжууд нэгдэж өгч байна. Ангараг гариг үхрийн ордон дээр явж байна. Тэгэхээр тэр энерги нь таны хувьд их тийм эрх чөлөөтэй өөрийнхөөрөө бусдад юм альва нэг зүйлд баригдах дургу аялмаар санагдаа тийм ээ. Тийм эрч хүчийг нэмж өгж байгаа гэж харлаа. За дараагийн гаригийн энергийг харах юм бол анхаарах ёстой нэг гариг ба. Тэр маань болохоор бууд гариг ухрах хөдөлгөөний хийнэ. 6 сарын 13-наас эхлээд shadow period буюу сүүдрэх хэсэг рүү яваа орчхоор таны хувьд найз нөхөд, хамт олон, танил тал, одоо багц хүмүүс дунд буруугаар ойлголцох, таны талаар үнэн худлаа юм ховж ив тарах тийм ээ. Харилцаа холбооны асуудлуудыг бас авчрах магадaltaй. Мөн дээрэс нь гар утас, техник, технологи, компьютер дээр ч бас гацах, мессеж буруу явах тиймэрхүү магадлалуудтай. Энэ бууд гариг ухарч явах үед дугаараа амдуурсан дуудлагууд маш их ирж байгаа харагддаг. За дараагийн гаригийн нэр харах юм бол Лилит гэх сөрөг энерги үдирддэг нэг хэсэг point байдаг тийм ээ. Тухайн энерги нь таны хувьд гэр орон дээр явж байгаа учраас энэ 6 дугаар сар, 7 дугаар сар дээр гэр орон дотны хүмүүстэйгээ их тийм эвтэй, сайхан найрамдалтай байх ёстой тийм энергийг харлаа. Аль болох аливаа зүйлсийг байгаар нь хүлээж авч сэтгэл санаанд амар амгалан өгсөн дээрэн болов гэж бодож байна. За энэ дараагийн орд маань астрологийн 7 дахь орд буюу балансыг, эв найрамдлыг тэнцвэржүүлэгч, баригч, жинлүүрийн ордны мандал нар сартай хүмүүс манд сонсоорой. Энэ 6 дугаар сард маань нар Эхрийн ордон дээр явж байгаа агаар орд. Таны мандалд орд агаар орд тийм ээ, жинлүүрийн орд. Тэгэхээр агаараа маш сайн дэмжиж өгч байгаа. Та илүү азтай, өөдрөг, хүчтэй мэдрэмж авч явах магадaltaй бас ийш тийш аялмаар санагдаа тийм ээ. За тийм гадаад аяллаа бас их тохиромжтой. Мөн дээрэс нь 5 сарын 15-ны өдөр шинэ сар Эхрийн ордон дээр гарна. Тэгэхээр тэр энерги нь танд дабл энерги болж авчирч байгаа. Азтай, аялалд одоо тийм ээлтэй тийм. Ерөнхийдөө хэлэх юм бол таныг дэлхийн ертөнц аялаа, одоо дэлхийн ертөнцөө үзэх үзлээ, томсго гих мэтчлэн тийм боломжуудыг нээж өгч танд шинэ боломжууд орж ирэх магадaltaй.
За бууд гарагийн ухралт хөдөлгөөн явах болно. Энэхүү бууд гарагийн ухралт маань 6 сар 13-ны өдрөөс эхлээд таны 10 дугаар хавс дээр энергид өгөөд эхэлчих юм байна. Тэгэхээр ажил хийдэг бол тийм ээ та ажлынхаа дарга захирал босстой үйл ойлголцох, таны одоо хэлсэн зүйлээ буруугаар ойлгох ч юм уу тийм. Магадгүй танд нөө цалингаа өгдөг нь авширдаг ч юм уу. Тиймэрхүү бас үйл явдлууд тохиолдож магадгүй. За гэхдээ бүх транзитууд муу байдгүй. Дараагийн сайн транзитыг харах юм бол бархасад гараг боломж Азууд амжилтыг авчирдаг гараг маань тарын найз нөхөд хамт олон багц одоо бүлэг хүмүүсийн эсрэг рүү орж байгаа учраас шин танилын хүрээ нэмэгдэж орж ирнэ. За энэ зүүнний 6 сараас эхлээд 1 жилийн хугацаанд тэр сайхан боломжийн гоё нэрэг танд хадгалагдах болно. Тэр одоос эхлээ 1 жилийн хугацаанд өөрсдийнхөө танилын хүрээг маш сайн тэлжих юм бол танд магадгүй мөнгө, боломж, амжилтанд хүрэх сайн сайхан зүйл таны ажил төрөл танилаар илүү орж ирэх магадaltaй. За энэ дараагийн орд маань маш нууцлаг, хүчтэй хилэнцэн орд. Хилэнцэн ордны мантал нар сартай хүмүүс манай хараарай. За хилэнцэн ордон дээр хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл гэх юм бол хайр дурлалын асуудал харагдаж байна. Тэгэхээр энэ хүн энерги нь бол маш удаан хугацаанд таны ордон дээр явж байгаа. Одоо хайр дурлалын хэсэг дээр тийм ээ, романсын хэсэг дээр чинь хаалт болт санснаар болохгүй байх тиймэрхүү энергиуд харагдаад байна. За энэхүү хилэнцэн орд маань бол бэлгийн амьдрал маш идэвхтэй байдаг. Одоо хүний бэлгийн амьдралыг удирддаг тэр орд шүү дээ тий. Энэхүү 6 дугаар сар таны 8 дугаар хавс буюу бэлгийн амьдрал дээр чинь шин сар гарна. Тэгэхээр энэхүү 6 дугаар сарын нарны хөдөлгөөн таны хувьд маш идэвхтэй бэлгийн амьдралын эрч хүчийг авчирж байгаа хүчтэй энергийг үзүүлж байна. Хин нэгэн үнтэй дотн гүнзгий дип төрлийн тийм харилцаа холбоотой байвал бас тохиромжтой үйл үзэж болохоор байна. За бас өөрөөр шинэ найз залуу найз бүсгүй бас гарч иж магадгүй тийм ээ. Энэхүү 2026 оны 6 дугаар сараас эхлүүлээд 1 жилийн хугацаанд дараа жил хүртэл таны хувьд ажил төрөл карьер дээр илүү анхаарал танд илүү ээлтэй ашигтай мөнгөний тал дээр ч гэсэн нэр хүндний тал дээр ч гэсэн их тийм өгөөчтэй байх болно гэж харлаа. Шинэ ажилд орох боломжууд их орж ирнэ. Тушаал дэвших боломжууд бас их орж ирнэ гэж харлаа. За энэ 6 дугаар сард маань бууд гарыг ухрах төлөвтэй харагдаж байна тийм ээ. Тэр будын ухралт нь альва нэг хэсэг дээр харилцаа холбооны асуудал авчрах гэдэг. Таны хувьд магадгүй гадаад орн руу аялах, виз мэдүүлэх тэр тал дээр бас жоохон хардсансан дээр болов гэж бодож байна. Будын ухралт маань үндсэн ухралт нь 6 сарын 30-наас эхлэх боловч shadow period буюу сүүдрэ ухралт нь 6 сарын 13-наас ухраад эхэлчих болно гэж хэлнэ. За энэ дараач орд нь астрологийн 9 дахь орд өөдрөг, өөртөө ихтэй, хөгжилтэй, номын ордны мандалттай нар сартай хүмүүс манай хараарай. За хамгийн түрүүнд хэлэх ёстой транзит гэх юм бол номын ордон дээр өмнө жилийн 11-р сараас эхлээд Лилит яваад орцсон байгаа. Тэр энерги нь таны хувьд эрх чөлөө богдож хаагдах, дарагдах тэр мэдрэмжийг их авнаа. Тэр энэ 6 дугаар сард 7 дугаар сард 2 сар л хүлээчих юм бол таны эрх чөлөө буцаад эргээд ирнэ. За бас шинэ бизнесийн санаа, боломж, шинэ хамтрагч партнерууд бас таны амьдрал шинээр гарч ирэх, үзэгдэх боломжтой гэж хэлье. Таны удирдагч гараг буюу бархасад гараг тийм ээ. Өнгөрсөн жил Мөлийн ордон дээр явж байгаад энэ жилийн 6 дугаар сараас Арслангийн орд руу орно. Тэр таны удирддаг, боломжийг удирддаг маш сайхан гоё азтай гараг маань танд бас шин боломжуудыг хороог үзэх, үзэл, философи тэлэх боломжуудыг, аялах боломжуудыг танд одоо шинээр авчрах боломжтой гэж харлаа. Бархасад гараг маань болохоор 1 жилийн хугацааны ордон дээр транзит хийдэг тийм ээ. Таны 9-р хаус буюу өөдрөг амжилттай Азуудын хэсэг дээр чинь бархасад гараг болон суур гараг хоёр зэрэгцэн явах учраас 6 сар бас танд давгүй боломжийн сайхан өгөөчтэй сар байх болов уу гэж бодож байна. 6 сарын 15-ны өдөр шинэ сар гарна. Эхрийн ордон дээр гарна. Тэгэхээр танд бас бизнесийн, партнерийн, шинэ ажлын саналууд бас ирж магадгүй. За тэгээд бусад гарагийн транзитыг харах юм бол ангараг гараг маань үхрийн ордон дээр явж байна. Та тийм ядарсан, завгүй тийм хөдөлгөөнтэй тийм эрч хүч энергийг өөрөөсөө мэдэрч байгаа хаа гэж бодож байна.
Бод гаригийн ухралт эхлэж байгаа учраас хэн нэгэнтэй бэлгийн явдалд орохдоо маш сайн хамгаалт хэрэглэх ёстой. За энэ дараачийн урд маань астрологийн 10 дахь урд амбицлаг материал урд. Материал урдны мандал нар сартай хүмүүс мөн анхаараарай. За материал урд маань бас л ялгаагүй их тийм нойр ихтэй нойр мөглсөн тиймэрхүү одоо мэдрэмж авч явах магадaltaй. Тэгэхээр лилит маань таны 12 дугаар хавас нумын урдан дээр явж байгаа. За ангараг гариг маань үхрийн урдан дээр явж байгаа. Тухайн энерги нь таны хувьд хайр дурлал, романс, за бүтээлч энергийн хэсэг дээр иршүүд, тийм өөртөө итгэлтэй, хөдөлшгүй тийм хүмүүсийг, тийм энергитэй хүмүүсийг тань татаадах магадaltaй. За тэгээд 6 сарын 15-наас хойш тийм ээ таны ажил төрөл эрүүл мэндийн хэсэг дээр чинь шинэ сар гарч байгаа учраас шинэ ажилд орох боломжууд бас нэгдэж өгөх боломжтой гэж харж байна. За энэхүү 6 дугаар сард маань тийм ээ анхаарах ёстой гаригийн энерги ба тэр гариг маань болохоор бод гариг. Бод гаригийн ухралт хөдөлгөөн таны нэгээс сэргийн харилцаа, партнершип, хамтрагчдаар явах учраас хэн нэгэнтэй хамт амьдардаг бол, хэн нэгэнтэй хамтардаг бол тэр хүндээ одоо залилуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Худлаа ирдэг хүмүүсийг их татаадах магадлал нэмэгдчихнэ. За бусад сайн гаригуудын энерги харах юм бол бархасад гариг Азууд боломжийг авчирдаг тухайн гариг маань арслангийн орд руу орно. Тэр энерги нь таны хувьд одоо үр зээл, бусдтай хамтарсан хөрөнгө тийм ээ. Бэлгийн амьдрал хэн нэгэнтэй дотно гүн гүнзгий харилцаанд орох. Тэр энергиуд дээр чинь Азууд тэлэлт сайхан энерги авчирна гэж харлаа. Бархасад гариг маань өөрөө гал энергитэй гариг. Тэгээд арслангийн орд руу буюу гал энергитэй орд руу орж байгаа учраас маш тийм ээлтэй хүчтэй энергийг авчирнаа. Мөн дээрээс 8 дугаар хавс руу чинь суур гариг орсон байгаа учраас энэ энергийг улам хүчтэй даблдуулаад өгнө. За дараагийн орд нь астрологи 11 дахь орд буюу сошиал идэвхтэй хумхай орд. Хумхай ордны мандал нар сартай хүмүүс мөн анхаараарай. За маш өөртөө итгэлтэй одоо агаар ордон дундаа хамгийн өөртөө итгэлтэй хумхай ордныханд маань энэ 6 дугаар сар гариг ирэхс хэрхэн нөлөөлөх вэ гэж харах юм бол за 4 дугаар хавс дээр ангараг гариг явж байна. Та гэртээ хэрч хүчтэй цоглог, иршүүд, хөдөлгөөнтэй байх бүрэн боломжтой байна. Мөн дээрээс нь хайр дурлалын тал дээр тийм ээ маш олон боломжуудыг өөртөө татчихна гэж харлаа. За ялангуяа 6 дугаар сарын 15-ны өдөр шинэ сар таны хайр дурлал, романс, үерхлийн хэсэг дээр гарах учраас шинэ найз залуу, шинэ найз бүсгүйтэй болох хэн нэгэн тийм одоо таны анхаарлыг татах хүн амьдралд чинь гарч ирэх магадaltaй. Хүнд дурлах, татагдах магадaltaй болж байна гэсэн үг. За анхаарах ёстой нэг гаригийн энерги байна. Энэ болохоор бод гариг. Бод гариг маань 6 сарын 30-наас эхлээд ухрах хөдөлгөөнөө хийгээд эхэлнэ. Таны хувьд болохоор эрүүл мэнд, ажил төрөл дээр гарах учраас ажлын газрынхантайгаа маш сайн одоо зөв ойлголцох шаардлага гарч байгаа. Эрүүл мэнд тал дээр ч гэсэн хууч өвчнүүд бас эргэн сэтрэх магадaltaй учраас энэ тал дээр анхаарч өгвөл зүйтэй. Бас урьдчилаад мэдчихээр нөө байж болох аюулаас хамгаалах, тойрж гарах бас боломж нэгддэг. За бархасад гариг Азууд боломж тэлэлтийн үдирдэх маш сайхан гариг маань таны нэгэн сарын харилцаа 7 дугаар хавс дээр чинь гарахаар байна. Тэгэхээр энэ 6 дугаар сараас хойш 1 жилийн хугацаанд таны бизнес, партнершип, хүнтэй хамтрах аз од энерги маш сайн нэмэгдэж хүчтэй болж өгнө. Магадгүй хүнтэй сууя гэж бодож ирсэн бол тийм ээ. Нэг хүнтэй удаан жил үерхсэн байсан бол магадгүй суухад бас их тохиромжтой. Бас дээрээс нь суур гариг ороод өгч байгаа учраас бизнес, хүнтэй хамтрах тал дээр маш сайн том энерги орж ирж байна гэж харж байна. За дараагийн орд нь астрологийн хамгийн сүүлчийн орд буюу загасны орд. Загасны ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За загасны ордныхны маань хувьд өөртөө мөнгө, карьер, нэр хүндийг хариуцсан 10 дугаар хавс дээр чинь лилит сүрэг энерги явж байгаа учраас ажлын газрын хүмүүс ялангуяа дарга захиралтайгаа маш тийм таагүй духгүй токсик харилцаанд бас орох гэдэг магадaltaй. За ангараг гаригийн энергийг харах юм бол таны 3 дугаар хавс дээр маш одоо IQ их ажилласан, толгой тарих их ажилласан, халсан хүмүүстэй харилцах шаардлагатай тийм бас үйл явдлуудыг туулнаа. 6 сарын 15-ны өдөр шинэ сар эхрийн ордон дээр гарна. Тэр энерги нь таны хувьд шинэ газар нүүж очих, эсвэл гэртээ шинэ тавилга худалдаж авдаг ч юм уу,
гэр орчны энерги дээр чинь шинэ энерги авчрах, шинэ боломжийг авчрах магадлалтай. За энэ 6 дугаар сард маань анхаарах ёстой нэг энерги, нэг гаригийн ухралт байгаа. Тэр нь болохоор бууд гаригийн ухралт юм аа. Бууд гаригийн ухралтыг 6 сарын 30-наас одоо ерөнхий ухралт нь эхлэх боловч 6 сарын 13-ны өдрөөс сүүдрээ ухралтаа хийгээд эхэлнэ. Тэр энерги нь таны хувьд хайр дурлал, романс, одоо фан тийм ээ, амьдралаас кайф таашаал авах тэр сайхан энерги дээр чинь асуудал, үйл ойлголцол, худлаа ярьдаг хүмүүсийг таны амьдралыг татаад авах магадлалтай. Ялангуяа романтик харилцаан дээр худлаа ярьдаг хүмүүсийг өөртөө татхаас зайлсхийх шаардлагатай байх нэ тийм ээ. Шинэ харилцаа, шинэ үерхлийн харилцаа эхлүүлэхэд тохиромжгүй гэж харж байна. За тэгээд үйлчилгээний ажилд шинээр орох юм бол их тохиромжтой. Яг тэгэхээр аз од боломжийг удирддаг бархан сод гариг маань энэхүү 6 дугаар сараас дараа жилийн 6 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаанд арслангийн орд руу, гал орд руу яваад орж байгаа. Таны хувьд эрүүл мэнд маш сайжирна. За бас шинэ ажилд орвол танд бас их ээлтэй сайхан аз боломжуудыг авчрах болов уу гэж харж байна.